Swiss podcast бид сайн дагуулна. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Swiss-ийн подкаст 2 дахь дугаараа инхүү эхлэхэд бэлэн болжээ. Өнөөдрийнхөө дугаарыг бид бүхэн Бат Эрдэнэ нэрмжит номын сан буюу соёл урлагийн их сургуулийн соёлын сургуулийн номын сангаас хүргэж байна. Өнөөдрийнхөө дугаараар соёл урлагийн их сургуулийн соёлын сургуулийн багш Марла багшгаа өрн оролцуулж байна. Марла багштай бол өөр эртний танил хамтран зүтгэгчд. Гэхдээ та үзэгчдтэй зориулаад өөрийгөө танилцуулаач. За сайн байцгаана уу. Юуны төрөнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Галхуугийн Марлмаа гэдэг соёл урлагийн их сургуулийн соёлын сургуулийн соёлын үйлдвэрлэлийн нийгмийн багш. За багш бид бүхний өнөөдөр баярын өдөр. Тийм ээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. За баярлалаа баярын мэнд. Тэгэхээр багшлах гэдэг гайхалтай шүү дээ. Тэгэхээр зэрэг та хэддэг жилдээ ер нь багшилж байна. Багшлахын сайхнаас. За одоо яг соёл урлагийн их сургуульд багшлаад одоо 14 дахь жилдээ орж ийн багшилж байна. Тэгээ ер нь бол гэхдээ багшлна гэдэг бол амархэр гоё. Одоо гоё гэдэг утгын юу гэж тайлбарламаар юм бэ? Энэ одоо нөгөө маш их эрч хүч, энерги одоо амьдралынхаа тий хамгийн гол утга учирыг олсон тэр зүйлээ хийж байгаа учраас нэгдүгээрт одоо бүх сэтгэл зүрхээ зориулж ажиллана. За тэгээ мөн одоо багшаа гэж дуудуулна гэдэг бол өөрөө айгүй том нэр хүнд гэдэг юм уу тийм ээ. Тэгээд мэдээж өөрийнхөө мэдсэн сурсан одоо энэ зүйлийг оюутнуудтай за тэгээд дээрээс нь соёл урлагийн салбартаа мэрэгжилтэн одоо бэлтгэхэд одоо өөрийнхөө тодорхой хэмжээний хувь нэмрийг оруулна гэдэг бол хамгийн одоо багшлахын сайхан зүйл нь тэр юм да. Энийн ялангуяа соёл урлагийн их сургуулийн багш гэх гоё тийм. Тийм соёл урлагийн их сургууль. Соёл урлагийн их сургуулиар ер нь бол одоо багасаа л төрсэн цагаасаа л оглсон учраас тийм. За багасаа төрсэн цагаасаа оглно. Тэгэхээр ерөөдөө багшлах тухай сэтэл бага наснаас аж орсон байж магадгүй би асуу л да таны бага насны турсамжаас та ер нь бага наснаа хаана өнгөрөө ямар хуу хүүхэд байв? Одоо манай аав чинь дуучин тийм ээ одоо хүмүүсийн одоо хамгийн сайн мэддгээр одоо дөрөв үйлрэл хоёр амраг гэд дуулдаг галхуу гэд одоо агсны дуучны охин. Тэгэхээр ер нь бол яг бага насны амьдрал маань тэр чигээрээ аавынхаа одоо тэр нөгөө тайзан дээр байх тэр мөчийг харж ерөнхийдөө өссөн. Маш их хөдөө орон нутгаар тоглолтоор айгүйх явдаг байсан. За тэгээд өөрөө бас тайзан дээр дуулдаг байлаа нөгөө адр боороо яагаад гэд айгүй. Тэгээ хөдөө орон нутгийн ер нь одоо театруудын чуулгуудын тайзан дээр багасаал гарч исэн. Тэгээ уг нь бол гэхдээ би яг нөгөө ерөөсө багшуулна гэж бодож байгаагүй. Тэгвэл би дараа нь ерөнхийдөө ингэ бодож байхад би нэг 10 жилдээ байхдаа оройн хичээлээ тарж ирчээд тэгээд нөгөө ээжэд хичээл заадаг байсан байхгүй юу. Тухайн өөрийнхөө өдрийн одоо сурсан хичээлийг нөгөө жижиг өрөөнд оруулж агаад хаалгаа цоочлоод тэр нөгөө календар идэрхтэй календарын артлыг буруу харуулж өглөхөд ханандаа өлгөөд тэгээд яг тухайн өдрийнхөө хичээлийг ээж заадаг байсан байхгүй. Тэгэхээр магадгүй одоо би өөрийгөө мэдхгүйгээр нөгөө багшуулах тэр зүйлээ хийжсэн байж магадгүй. Тэгж боддог. Тэрнээс биш би бол өөрийгөө одоо дуучин болно гэж боддог байсан. Эсвэл нөгөө 10 жил байхдаа яоч хөгжим тоглодог байсан болохоор манай багш нар асуудаг байсан чи Сойст орсон гэдэг нь гэхэлэр яочингороо явж гин үү эсвэл одоо дуучин болж гин үү гэдэг аягүй асуужсэн. Тэгээд би шал өөр мэрэгжил сонгож бол орж ирсэн байхгүй. Тэгэхээр бага насны дурсамжид ер нь бол яг тэр цагаас бүх одоо юу гэдгийг тайзан дээр байх те эсвэл одоо тайзан дээрээс уран бүтээлчдийг харах тэр одоо мэдрэмжийг багасаа одоо мэдэрч эхэлсэн мэдэрж исэн учраас яг одоо энэ салбартаа одоо багийнхаа мөрөөдлөөрөө тий ажиллана гэдэг бол бас хамгийн гоё зүйл. Таны багийн мөрөөдөлд мэдээж таны гайхалтай сайхан дуучин бол технологисэн байгаа да тий. Тэгэл манай аав чинь өөр айгүй мундаг хүн байсан. Амар цэвэрч тэгээд тэр одоо ингээд нөгөө манай аавын шамнар айгүй олон хүмүүс байна л да. Тэр хүмүүсийн ерөнхийдөө бичиж байгаа одоо болтол аавыг маань дурсаж байгаа, санаж байгаа тийм ээ тэр багшийн заах арга зүй, ур чадвар тэгээд тэр насан туршдаа өөрийгөө авч явах тэр байдлыг одоо болтол дурсдаг байхгүй юу. Тэр бол үнэхээр гайхалтай. Маш их үлгэр дуурайлыг өгдөг. Тэгээд дээрэс нь манай ээж гэд нэг бас нэг одоо үлгэр жишээ хүн байна. Бас л яг л одоо багш хүн ямар байх хэвээр. Манай ээж бас насаараа багшилж байгаа хүн. Багш хүн ямар байх хэвээр.
ер нь одоо эмэгтэй хүн ямар байх хэвээр тийм ээ. Оюутан багшийг хараад ямар үлгэр дуурайл авах хэвээр амьдрал дээрээч тэр одоо ажил дээрээч тэр яг л нэг одоо зарчмаар одоо ингэж байдаг. Маш их үлгэр дуурайлыг ерөнхийдөө бол надад өгдөг. Тийм маш ихийг авсан. Ааваасаа урлагийн маш том мэдрэмж, ээжээсээ багшлах тийм том бас хичээл заалгаа. Тэгээд аль альны соёл урлагийн сургууль багшлаад ороод ирсэн. Таны аавыг одоо жишээлбэл дөрвөн үлрэл хоёр амраг дууныхын одоо хуучны тэр клип бичлэгээс харахад тухайн цаг үедээ л бас мундаг джентльмен залуу. Тийм байсан гэсэн. Тийм гоё залуу харагддаг ш. Тэр хүний бас гоё шинж бас танд ажиглагддаг баг. Манай аав чинь одоо амар тийм айгүй гоё эмоцтой. Тэгээ би тэрийг айгүй сайн мэдтгийн. Баг байхад ямар ч исэн би дээрээ ганцхан ахтай. Тэгээ ахтгаар ямар ч исэн айгүй тийм нэгсэн хувц айгүй хөмсдөг байсан. Одоо малгай оролтыг бол манай аав нэгдэг, ээж бас дээрээс нь нэгдэг. Тэгээ ээжд бол айгүй гоё юм хослолууд нэгчгдэг байсан гэсэн. Тэгээ би ерөөсөө тэрийг мартахгүй нэг юм одоо л тэрийг нөгөө өмсөд идэг болохоос одоо ингээд малгай оролт ингээ хамт өмсөд идэг штэ. Тэрийг чи одоо магадгүй би 3 4 дугаар ангид өмсдөг байлаа штэ. Манай аав нэхэд өгчдөг. Тэгээ ингээд энд нь гээ үсэг ингээд тавиад энэ талд нь болохоор айгүй хөөрх юм цэцэг ингээд дээр нь ойж байгаа нэгж байгаа штэ. Тэгээ тийм юм өмсөд явжсэн. Би ерөөсөө тэрийг мартдаггүй байхгүй. Айгүй гоё. Одоо эрэгтэй хүний, аав хүний тий тэгээ дээрэс нь багш хүний одоо үлгэр дуурайл бүх юм нь одоо шингэсэн. Төгс гэж хэлж болохоор тийм байна тий. За тэгэхээр ерөөдөө үзэгчдэд давтаад хэлэхэд өнөөдрийн Сойсын подкаст дугаар 2 соёлын сургуулийн багш Марлан багштайгаа ярилцж байгаа. Тэгээд бид хоёрын ярианаас та бүхэн бол ойлгож байгаа бох. Бид бол Марлан багшийн дотоод ертөнц энэ соёлын сургуулийн бас багшлах хугацаанд соёлын сургуультай одоо ямар өөрийн их хөв нэмрээ оруулж байгаа вэ гэдэг талаас нь бас Марлан багштайгаа ярилцахыг хүссэн юм а. Тэгээд мэдээж хүн өнөөдөр хийж байгаа үйлдэл тийм ээ өнөөдөр ажиллаж амьдарж байгаа энэ байдал маань хүний бага настай шууд холбоотой байдаг учраас таны бага насаас бас гоё аяллаа. Тэгээд тэр агуу дуучны үр удам гэж нэрийг бас өнөөдрийн хүртэл өндөрт өргөж яваа бас тань талархал илэрхийлж байна. Тэгээд дараагийн асуулт мөн одоо бас л урлагийн хүний хөөхд урлагийн хүний охин учраас урлагийн нарийн мэдрэмжтэй байгаа бах гэж би бодож байна л да. Тэгэхээр та урлагийн мэдрэмжээс хуваалцаач. Ер нь таны урлагт одоо ямар чиглэлээр илүү хайртай байна? Би ингэж боддоо шүү дээ. Одоо жишээлбэл хүн болгонд өөр өөр ингэсэн одоо онцлог өвөрмөц шин чанар байдаг те. Авьяас байдаг. Тэгэхээр хүн болгон амьдралдаа өдөр тутамдаа маш олон зүйлсээс одоо маш их сайхан зүйлийг мэдрэмжийг авч идэг. Тэгээд тэр дундаа одоо урлагийн бүтээл тийм ээ уран бүтээлийг үзээд одоо тухайн одоо сэтгэг одоо юу гэдэг юм бусад орчноос шалтгааллахгүйгээр тийм ээ нэг уран бүтээлийг үзээд тэрнээс маш их сэтгэлийн таашаалыг маш их одоо сайхан мэдрэмжийг тийм ээ тухайн цаг үедээ ингээд мэдэрч чадчихна гэдэг бол энэ тухайн уран бүтээлээс авч байгаа хүний урлагийн мэдрэмж юм болов гэж би боддог байхгүй. Жишээ нь одоо юу гэдгийг яг одоо би бол яг ийм төрлийн одоо тэр жанрын дуу хөгжим гэхээс илүү надад ямар нь гоё илүү таалагдж байгаа. Надад айгүй их тийм таашаалыг өгч чадж байгаа тий. Тэр зүйлийг айгүй их сонсох дуртай. Жишээлбэл аавын тухай дуунууд байна, ээжийн тухай дуунууд байна, тий их орны тухай дууч гэдэг юм уу. За эсвэл одоо сүүлийн үед одоо нөгөө залуу үеэд агаад гэдэг юм уу тий бас сонирхоод тий одоо орчин үеийн залуучуудын одоо сонсож байгаа тэр гоё ритмлэг гэдэг юм уу. Тодорхой хэмжээний надад тийм эмоцийг өгж байгаа өөрийн ирэхгүй ингээд нэг одоо дуулмаар ч юм уу бүжгэлмээр болж байгаа ч юм уу тэр зүйлүүдийг айгүйг сонсдог. Энэ маань өөрөө л одоо урлагийн мэдрэмж юм болов гэж бодож штэ. Зөв. Одоо жишээлбэл урлагийн мэдрэмжгүй хүн гэж бол огтоос байхгүй тийм ээ. Тийм тэгэхээр зэрэг тэр урлагийн мэдрэмжээ өөрт тань урлагийн ямар мэдрэмж төрж ин тэрийг илүү чагнах, сонсох. Илүү дотгошоогоо өөрийгөө уудалж үзэх тийм илүүгэн өөрөө өөртөө ярих ч гэсэн үлийн үед яриад байдаг бас өөрөө өөртөө ярилцах, өөрөө өөрийгөө сонсох. Тэгжиж тэр урлагийн мэдрэмжийг илүү хөдөөдөг баг тийм. Таны хувьд бол таныг угаасаа өөртөө чи нөгөө бие бинийгээ мэдхийн хувьд бол маш их урлагийн нарийн мэдрэмжтэй, торгон мэдрэмжтэй тийм. Дуу, хуур, бүжиг тэгээд юу гэдгийг одоо урлагийн бүхэл төрөл жанр дээр өөр ингэсэн ийм илэрхийлэлтэй ийм эмхтэй гэж бол би хардаг. Тэгээд тэрүүгээрээ бас оюутнуудыг их хуцлаадах шиг
ажиглагддээ шүү нэрээ. Тэ. За тэгэхээр урлагийн мэдээж мэрэгжил мэдрэмжтэй тэгээд тэр гэр бүлийн хүмүүжлээсээ ургаад урлагийн хүн болох болов гэсэн байдалтай явж исэн баг. Гэхдээ яг мэрэгжлээ яаж сонгов? Яг ямар мэрэгчлэлтэй байлаа та? Би чинь одоо соёл урлагийн менежер мэрэгчлээ. Яг одоо миний үндсэн мэрэгжил бол соёл урлагийн менежер. Тэгээд яагаад энэ мэрэгжлийг сонгох болсон бэ гэхээр ер нь бол одоо манай аавын талынхын те намайг одоо 5 дахь ангид байхдаа аав минь өнгөрсөн. Нэлээд олон жил болчихлоо те. Тэгээ одоо жишээлбэл тэрнээс хойш одоо юу гэдгийг аавынхаа одоо энэ мэрэгжлийг те өвлөж авах хэрэгтэй. Одоо дуучин болох хэвээр эсвэл хөгжимчин болох хэвээр ч гэдэг юм уу. Тийм хүмүүс аяг их байсан. Тэгээд манай ээж өөрөө яг намайг одоо энэ мэрэгжил чиглүүлсэн юм баггүй. Яагаад гэдэг ингэсэн чинь за би 10 жилдээ гэх юм бол одоо ангиа манлайлдаг байна тий өдөрдөжсэн бахан. За мэдээж нөгөө урлаг уран сайхнаас бол хизээж хоцрохгүй. За тэгээд одоо юу гэдгийг спортод бас тодорхой хэмжээний жоохон сонирхолтой ч гэдэг юм уу. Альва ямиг ерөнхийдөө бол зохион байгуулад ингээ явчихдаг гэсэн. Тэгээд ээж маань болохоор яг энэ соёл урлагийн их сургууль хуучнаар бол одоо соёл урлагийн удирдлагын факультет гэж байсан шүү дээ. Удирдлагын факультет гэж байдаг юм байна. Энэ одоо яг чамд тохирно. Одоо чи өөрөө юм ямар нэг зүйлийг зохион байгуулах дуртай, сонирхолтой тий бусадтай ажиллах одоо чамд ийм юу шинж чанар байгаа учраас чи энэнд ор гэд ээж маань намайг анх оруулж ирсэн байхгүй. Тэгээ би одоо бол тэрэнд одоо нэг удаа юу гэдгийг мэдээж тэгээ соёл урлагийн их сургууль гэдэг утгаараа би хизээч одоо дургуцаагүй. Тэгээд дээрэс нь энэ одоо чиглэлээр би орж ирэхийн тулд бас тодорхой хэмжээгээр судалж идсэн. Тэгээ мэдээж энэ чиглэлтэй хизээж одоо уйдахааргүй юм байна. Энэ бол яалтчгүй л одоо миний ажиллах одоо салбар юм байна гэд ерөнхийдөө бол яг энэ мэрэгчлээ сонгож орж ирсэн. Соёл урлагийн менежер. Соёл урлагийн менежер. Тэгээ соёл урлагийн менежер оюутныхаа 4 жилийн хүн болгоны л айгүй том хугацаа тий. Гайхалтай гэгэн сайхан хугацаа. Надаас дээш чинь та хичээдэг юм бэ? 2 үе тий. Намайг 1-р курст орж ирэхэд 3 дугаар курс явсан. Мундаг айгүй тийм өндөр өтгөн тийм анги байсан шүү дээ. Бас гоё менежментийн чинь бас одоо соёл урлагийн удирдлагын факультеттэй бас нөлөөтэй тийм олуула тийм анги байсан. Тэгээд ангийнхныхаа сайхан дурсаач нэр оюутнаас мэрэгжил гэснээс ямар хөөгтүүд бай. Одоо хаагуур байна. Би одоо анги одоо ер нь оюутнуудад айгүй нэг зүйлийг айгүй хэлдэг. Тэр маань юу гэхээр та нарт хизээж олдохгүй нас бол оюутан цаг. Яг хөө мэдээж хүн дараа нь сурж болно л да. Тэрийг бол хүн насан туршдаас оролцсон тий. Гэхдээ хамгийн анхны гэдэг юм бол яалтчгүй хүний сэтгэл зүрхэнд зүйл шүү дээ. Тэгэхээр оюутан цаг бол үнэхээр гайхалтай. Одоо тэнд алтаж онсон тий одоо зөндөө үе байгаа. За тэгээд дээрэс нь хичээлүүдтэй оролцох бид нар чинь одоо яг энэ соёл урлагийн сургуульд соёл урлагийн менежер удирдлагын факультетд орж ирэхэд тулд маш их өндөр шалгуур өгч ирсэн шүү дээ. 4-5 хичээлийн шалгалт өгч илүү математик, нийгэм, англи хэл тэгээ ур чадвар тий одоо ингээд маш их шалгаруулалтын дунд орж одоо тэнцэж орж ирсэн. Тэгээд бид нар чинь тухайн үед бол маш олоолаа байсан. Тэгээд оюутан байхдаа манай анги бол бас л одоо юу гэдгийг тухайн үедээ шилдэг анги байсан. Одоо тэгэхэд бас оюутнуудын дунд маш их одоо урлагийн үзлэг те спорт наадмуудыг зохион байгуулдаг гэсэн тухай чинь соёл урлагийн их сургуулаараа нийтээр эдэн болдог байсан шүү дээ. Тэгэхэд бол манай анги одоо за сурлага те тэгээд дээрээс нь урлаг спорт ер нь аль алидаа л ер нь амжилт гаргадаг. Гэхдээ манай ангийн хамгийн гол одоо том давуу тал гэх юм бол хин нэгэн одоо тайзан дээр гарч байхад тэр бол одоо тухайн хүний ганцхан зүйл биш юм а. Энэ бол яг одоо соёл урлагийн удирдлага гэсэн тухайн ангийг төлөөлж байгаа учраас бусад оролцоогүй хүүхдүүд маань ч гэсэндээ арын ажлыг бүгдийг нь одоо зохицуулж идэв. Бид нар чинь анханасаа орж ирээд багаар ажиллаж эхэллээ шүү дээ. Ер нь бол манай ангийнхан ер нь одоо за нэг дийлэнх хувь нь ер нь соёл урлагийн салбарт ажиллаж байна. За тэгээд тэр дундаасаа одоо үнэхээр яг энэ мэрэгчлэрээ тухайн байгууллага удирдаад одоо шилдгээр шалгарч байгаа одоо манай менежерүүд бас байна. Тийм. Мэдээж бизнесийн салбарт ажиллаж байгаа одоо ангийнхан маань ч гэсэндээ байгаа. Тийм. Ангийнхныхаа одоо мэдээж гоё сайхнаар ингээл дурсах зөндөл юм байгаа бах те. Таны санаанд орж байгаа гоё хөгжилтэй одоо өнөөдөр л гэхэд чинь ингээл дүн шинэ оюутнууд ингээл орж ирж штэ. Хэдий онлайнаар хичээлж гэсэн. Бас л нэг бүтэн ангиуд энэ тентгүй бүхий сургуулиудад бүрдээд орж ирж байна. Оюутны 4 жилийн амьдрал нь яг өнөөдөр эхэлж байгаа.
Тэгэхдээ ахаад урсамжаа тэр 4 жил бүтээн тийм ээ. Тэгэхдээ одоо ингээд төгссөний дараа биднэрт ингээд тэр 4 жил ямар гоё байсан бэ гэл тий ярьдаг шүү дээ. Тийм гоё дурсамжаас авцаач. Үгүй маш их. Одоо жишээлбэл бид нар 1-р курс биднийг орж ирж байхад манай 4-р курсын одоо ах эгч нар тий одоо бас л одоо манай салбарт одоо шилдэгүүд байна. Тэр ах эгч нар бид нарыг одоо уулзчихсан дуудаад гэдэг нь нөгөө хичээлийн цагийн үеэр. Тэгээд тухайн үед юу хийжсэн бэ гэхээр яг тэр одоо манай дээдлийн курсын ах эгч нар одоо та нар юу н яг энэ салбарыг үнэхээр сонгож орж ирж гинөө тий одоо соёл урлагийн менежер болно гэдэг ийм одоо давуу талтай бид нар ийм сургуультай ингэж суралцдаг гэдэг тодорхой хэмжээний биднэрт нөгөө туршлагыг хуваалцажсэн хамгийн анхны өдөр. Тэгээд тэр үед яаж исэн бэ гэхээр нэг жоохон тийм сахилгагүй гэдэг юм уу биднээс нэг асуулт асуужсэн байхгүй. Та нар юу н яг энэ мэрэгжлийг одоо юу гэж ойлгож байгаа юм бэ? Тэгээд тухайн үед би нэг гараа өргөж жагаад нэг хариулт хэлээд нэг галзуу нэр авч ирсэн. Тэрээс галзуу хөхтэй нэг. Тэгээ ерөнхийдөө бас хамгийн дурсамжтай үе гэдэг юм бол яг биднийг ордог жил чинь нөгөө манай факультетийн 5 жилийн болж исэн. Бид нар урлагийн үзлэгээрээ төрүүлээд факультетийн 5 жилийн ойгоор одоо соёл урлагийн их сургуулийн оюутан театрын тайзан дээр гарч бүжиглэн гэдэг бол бас их одоо нэр хүндийн асуудал шүү дээ тэр чинь. За тэгээд дээрэс нь бид нар дийлэнх одоо хичээлийн бус цагаар ерөөсөө театрууд дээр байдаг гэсэн. Бидний нэг урлагийн сонгон хичээлүүд ордог. Тэгэл тэнд айгүй мундаг балетчдыг хараал те ингээд сууж байгаа л гэр хинтхэн багш. За одоо та нар бос гингүүч бид нар нэг тэр бүжигч чи хажууд чи айгүй байдалд орно штэ. Тэгсэн хэрнээл бид нар ерөөсөө одоо тэгээд оройны тоглолт болгон дээр бид нар байж идэх те. Өөрсдөө ингээд тодорхой хэмжээнд өөрсдийг аягүй гоё бэлдээд цагаан цамцаа өмсөөд хар юбка өмсөөд те одоо түфэл төрхөөгөө бэлдээд тэрэнд бол ямар нэг байдлаар хоцрох эсвэл одоо ядрах гэдэг юм уу те би оройтчлоо гэртээ арч чадахгүй тийм гомдол манахнаас бол нэгш гарч байгаагүй. Энэ маань өөрөөр хэлэх юм бол бидэрт маш их одоо эргээгээд нөгөө туршлагыг өгж байгаа байхгүй тийм. Давхар яваад байна шүү дээ. Тийм тэндээс маш их зүйлийг мэдчихэж байгаа. Энэ улбаа өнөөдрийг хүртэл бас тасраагүй л манай сургууль явж байгаа тийм. Тэгэхээр зэрэг тэр том театруудтай ойрхон байх. Тэгээд тэр ах нар дээд курсийнх нь доод курсийнхандаа тэгж сайхан ойр татан зөвлөдөг туршлагаасаа хуваалцдаг тийм ээ. Жохон одоо сахилгагүйгээр ярих юм бол магадгүй өмнөх жилийнхэн лекцийн дэвтрийг хүртэл доод курсийнхандаа өгцөн энэ төр юм байдэн шүү дээ тийм. Тэнийг харсан дэвтрийг чи одоо юу илээ гэдэг. Манай өнгөрсөн жилийн оюутны дэвтэр дүүдний явж идэг байхгүй юу. Тэгээ тиймэрхүү гэх мэтлэн бас ийм найрсаг үеиндээ тус жилгэмсөө харилцаа өнөөдрийг хүртэл бас манай сургуульд явсаар ирсэн. Манай менежментийнхэнд бол бид нэлээд төлөхөө. Тий, тэгээд тухайн үед бидний 1-р курст орж явахад ч гэсэндээ 2, 3, 4-р курсын ах эгч нартай одоо л холбоотой. Тэгээ эргээгээд холбогдож юм тий. Одоо жишээлбэл манай төгсөгчдөд эргээгээд санал тавьж юм. Тэгээ ярьж юм. За ийм ажиллаа тий. Одоо оюутнууд байна уу? Ажиллах уу? Туршлагажуулах уу гэл ингээд. За мэдээж мэргэжлийн урлагийн байгууллагатай бол одоо л хамтын ажиллагаатай. Тухайн үед өөрөө би оюутан гээд одоо тэр бэлтгэлийн зааланд ордог байсан бол одоо бол оюутнуудыгаа тийшээ явуулах тэр ажил дээр ажлыг хийж байгаа шүү дээ. Гэтэл зүгээр нэг яг л хийдэг байсан. Өөр нэгтээс хийгээд бүр давтцсан тийм л ажиллаж. За тэгвэл ерөнхийдөө олон менежерүүд үеийн жил болгон л манай сургуулиас төгсөж байгаа. Менежер хүн гэж юу яг хэн юм бэ? Нэг ялангуяа соёл урлагийн менежер гэж юу яг чухам хэн бэ? Соёл урлагийн менежер гэдэг юм бол хамгийн түрүүнд оюутнуудад одоо юу гэдгийг хилдэг тий одоо тэр ур чадварыг бий болгох гэж хичээдэг зүйл маань юу вэ гэхээр хамгийн түрүүнд одоо мэдээж уран бүтээлчтэй харьцах хүмүүс одоо урлагийн мэдрэмж гэдэг юмыг айгүй сайн ойлгосон байх хэвээр мэдэрдэг байх хэвээр. Хоёрдугаарт нь мэдээж уран бүтээлч хүмүүстэй ажиллах гэж байгаа учраас нөгөө талаасаа сэтгэл зүйч байх гэдэг юм л да. Тий одоо хит их уран бүтээлчтэй яаж ажиллах вэ? За эсвэл би бизнесийн салбарынхантай яаж ажиллах вэ, тийм ээ? Уран бүтээлчдийг бол бид нэр тодорхой хэмжээгээр мэдхтэй одоо эмоц бусад хүмүүсийг энгийн бусад хүмүүсийг бодох юм бол сэтгэлийн хөөрөл нь арай илүү нэгдүгürt илүү арай хурдан гэдэг юм уу те. Тэгэхээр энэ нөгөө уран бүтээлчдтэй ажиллах тэр ур чадрыг өөртөө хамгийн түрүүнд суулгах хэрэгтэй. Хоёрдугаарт менежер хүнд одоо байх хамгийн гол чанаруудын нэг бол одоо хувийн зохион байгуулалт тийм ээ одоо тэр үнэхээр л одоо тэр менежмент гэдэг зүйлийг хийх гэж байгаа учраас тухайн уран бүтээлчийн тухайн уран бүтээлийн одоо ямар байх амжилттай байх уу эсвэл одоо дундаж хэмжээний байх юм уу эсвэл одоо бүр уналтанд орох юм уу энэ бол
менежер болоод уран бүтээлч хоёрын хоорондын уялдаа холбоо харилцаанаас маш их үүсдэг учраас. Тэгэхээр соёл урлагийн менежер хамгийн нэгдүгээрт бол одоо хамгийн наад зах нь л уран бүтээлчийг үнэхээр одоо ойлгодог, мэддэг, үнэлж чаддаг хүн байх хэрэгтэй. Тэгээ мэдээж тэр одоо менежментийн шинжилгээ ухааныг судалж байгаа тийм энэ салбарыг судалж байгаа хүмүүс учраас одоо шинжилгээ ухааны үүднээс тийм ээ мэдээж практик гэдэг юм бол зайшгүй одоо туршлага шаардлагатай тийм байх хэрэг болов уу гэж боддөө шүү дээ. Ер нь бол уран бүтээлчдийн гаргаж байгаа тэр оюуныхаа шанцыг шалгаж гаргаж байгаа тэр гайхамшигтай бүтээлийг арт түмний гар дээр тавих хамгийн том гүүрийг ерөөсөө л гүүрнэ хийж байгаа юм л хүмүүс гэж би бас хардаг байхгүй. Тэгээд ерөнхийдөө арт түмнийг соён гэгэрүүлэх маш олон соён гэгэрүүлэх гэдэг нь одоо урлаг соёлоор тийм ээ урлаг соёлоо соён гэгэрүүлэх маш олон төрлийн арга зам гарцууд байгаагийн нэг том нь бол одоо энэ соёл урлагийн менежмент гэдэг энэ салбар байна тийм ээ. Тэр арт иргэдэд тэрийг соёл урлагийг ойлгуулах, сурталчлах, хүргэх тэгээд ийм их нэр их ажилд бас зүтгэж байгаа. Та болон танаа хамт олонд бас баяр хүргэе. Нэрээ хамт олон гэснээр мэдээж бага насаа өнгөрөөчлөө соёл урлагийн сургууль менежментээр сурчлаа. Тэгээ энэ мэргэжлийн эзэмшчлээ олон сайхан оюутантай боллоо. Хамт олноосоо хамт олноо танилцуулаач. мэдээж хамт олон гэдэг бол хамгийн чухал. Тийм ээ одоо соёл урлагийн их сургууль маань одоо миний 2 дахь гэр. Ажил дээр ирээд ажил руугаа одоо юу гэдгийг дөхөр одоо ингээд яалтчгүй хөл маань улам хөнгөн болдог тийм яалтчгүй ингээд сэтгэл маань хөөрөд эхэлдэг. Ойртохоор сайн мана огшаа гэж хөрхөн оюутнууд маань мэдлээ нэгнэ гэдэг бол амар гоё. Тэгэхээр мэдээж эндээ орж ирээд ч гэсэндээ хамт олонний уур амьсгал гэдэг бол одоо номер 1 шүү дээ тийм. Тэгэхээр манай хамт олон бол одоо үнэхээр чадварлаг багш нар байна, докторууд байна. За манай тэнхимийн эрхлэгч эрхэм төгс гээд багш маань доктор байна. За тэгээд тунгалаг багш, оюун дэлгэрэх гэрэлмаа доктор за тэгээд дээрэс нь баасан жаргалагч, ариун баяр багш, туул гээд за дээрэс нь шинжлэх ухааны одоо доктор Содом дорж өгч маань байгаа. За мөн манай зөвлөх профессор шинжлэх ухааны доктор Алтан цэцэг, оюун цэцэг гээд одоо доктор маань байна. Гэх мэтчлэнгээр ер нь бол соёлын үйлдвэрлэлийн тэнхим бол маш их чадварлаг одоо багш нараар өөрөөр хэлбэл бага бүрдүүлсэн байна л да. Тэгээд яг бид бүхэн маань яг л нэг зорилготой. Ер нь бол соёл урлагийн салбартаа үнэхээр чадварлаг менежер, маркетруудыг бэлтээ. Бэлтэг энэ бол яг манай одоо тэнхимийн мэдээж тэргүүн нэг зорилго байна. Энэний төлөө бид бүхэн цогцоороо тий хамтраад за хамгийн наандаж л оюутны цогц бие даалтуудыг бий болгоод нэг зүйлээр одоо 2-3 хичээлийг хамтруулад судалгаан дээр суурилсан одоо ийм хичээлүүдийг бол явуулдагаараа маш их давуу талтай. Тийм. За тэгээд соёлын үйлдвэрлэлийн тэнхим маань үнэхээр нэрээ бас яг нэг юм матгсан гар шиг те яг ийм хамт олон тэгээд бид нар манай соёлын сургуулийн 4 тэнхим 5 одоо гадаадын институт 5 тэнхим институтийн нэг тийм ээ ингээд 5 тэнхим нийлээд бас энэ соёлын сургууль гэж бас гайхамшигтай сургуулийг бүрдүүлж байгаа. Соёлын сургууль маань өөрөө бас соёл урлагийн их сургуулийн бүрэлдэхүүн 6 сургуулийн нэг болоод тэгээ соёл урлагийн их сургуулийг бүрдүүлж байна те. Соёл урлагийн их сургууль маань өөрөө Монгол улсын том те бас 5-6хан улсын сургуулийн нэг болгоод ингээ Монгол улсын боловсролын тогтолцоог бас бүрдүүлэхэд ингээд хөв нүрээ оруулж байгаа гэдэг. Энэ маань ингээд их том тэр Монгол улсын соёл боловсролын гэсэн тэр том салбарын дотор бас нэг яг тийм ээ үндэс суурийг гаргаад явж байгаа нэг ийм хамт олон бол манай хамт олон. Тэгээд ер нь менежмент соёлын үйлдвэрлэл менежмент соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж орж үед маш их ярьж байна л тийм ээ. Салбарын хувьд биш энэ менежмент гэдэг ухаан чинь хувь хүн дээр бас бууж ойлгогдоод байна да тийм ээ. Байлгүй ах уу. Ер нь бол хамгийн наад зах нь одоо жишээлбэл хувь хүний менежмент гэдэг юм бол байна. Өөрөөр хэлэх юм бол менежмент гэдэг ингээр ганцхан үгээр илэрхийлж байгаа болохоос биш энэ цаана маш олон зүйлийг илэрхийлдэг. Хамгийн наад зах нь би өөрийнхөө зорилгыг мэдэх хэрэгтэй. Зорилгоо тодорхойлохын тулд хамгийн эхлээд би өөрөө юу хийж чадах вэ буюу одоо өөрийгөө эхлээд үнэлж дүгнэх хэрэгтэй. Тэгжиж одоо шат дарааллаараа тийм ээ одоо би ингээд нэг одоо англи оюун дээр хүрлээ дараагийн шатандаа би очих уу. Өөрөөр хэлбэл энэ маань одоо шинжлэх ухааны үндэслэгээр ингээд яваад тахна шүү дээ. Тэгэхээр хамгийн нэгдүгürt бол зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Тэгээд дээрэс нь мэдээж хувь хүний зохион байгуулалт гэдэг юм бол хамгийн чухал. За тэгээд дээрэс нь манлайлах ур чадвар гэдэг бол хамгийн чухал. За тэгээ удирдахч байна гэдэг бол өөрөө одоо үнэхээр одоо энэ зүйлийг хийх үү, удирдахч, манлайлагч гэдэг нь бас
одоо хоёр өөр ойлголт байна л да. За тэгээд одоо дээрээс нь цагийн менежмент гэдэг юм бол байгаа. Цаг төлөвлөлттэй энэ бол одоо илүү зохион байгуулалт талдаа хувь хүн талаас орчин. Тэгээ мэдээж нөгөө харилцаа гэдэг юм бол хамгийн чухал. Хүнтэй харилцаж чаддгүй хүмүүс бас байна тий. Хэдийгээр одоо суур гэдэг юм уу, онлайн гэдэг юм уу энэ зүйл нь байгаад байгаа боловч харилцаагаа буюу өөрийгөө илэрхийлэх тэр чадвар нь муу байгааддаг. Тэгэхээр эн чинь нөгөө манай дээр орж ирж байгаа оюутнууд маань ч гэсэн янз янзын хүмүүс байгаа шүү дээ. Мэдээж манай сургуульд ихтэй бас авиаслаг хүмүүс орж ирдэг шүү дээ, соёлын сургууль. Тэгэхээр энэ хүмүүсдээ ч гэсэндээ бид нар хичээлийнхаа хөтөлбөрөөр дамжуулаад илтгэх одоо тэр ур чадрыг хүртэл олгодог гэсэн. Яагаад гэх юм бол менежер одоо анхан шатны менежер ээ нөө, дунд шатны менежер үү, эсвэл дээд шатны менежер. Энэ менежерүүдэд харилцааны ур чадвар гэдэг зүйл бол яалтчгүй. Хамгийн наазах нь би хүнтэй яаж мэдлэх үү гэдгээс л эхэлж байгаа учраас. Тэгэхээр цагийн менежменттэй холбоотой бол мэдээж одоо орчин үед маш их одоо өөрийгөө хөгжүүлэх юм боломжууд гараад ирчихсэн. Тэ одоо хамгийн одоо юу гэдгийг нэг өдрийн төлөвлөгөө гаргах уу, 2 өдрийнхээ үү, 7 хоногийнхээ үү, эсвэл одоо сар-сараар гаргаад явдаг байна. Ялангуяа одоо тэгтээ орчин үеийн манай хүмүүс оюутнууд маань бол бас их айгүй өөр болчиход байна шүү дээ. Аль хэдийн өөрийнхөө цагийг төлөвлөчихсөн, тийм ээ. Ажлуудаа ингээ хуваарлчихсан. За тэгээд дээрэс нь чухал бишээрээ ингээд ялгаад бүр зайлшгүй шаардлагатай үед чухлыг одоо арай одоо чухал бус руугаа ингээд шилжүүлэх боломж нь юу вэ те? Тэр болгоно ингээд төлөвлөд явчихж байгаа учраас нэг талаасаа бас энэ одоо менежмент гэдэг зүйлийг менежерт байх ур чадварыг оюутнуудтай эзэмшүүлэхэд бас тодорхой хэмжээний дөхөн болж байна. Зөв. Тэгээ ер нь нийгэмд маш их одоо чухал асуудал нэг тийм ээ. Нийгэмд одоо яг шүүмжлээд байвал зөндөө юм шүүмжлэн. Би энэ тэнд ингээл ярихдаа дандаа тэгдэх хүмүүстэй ярихад юм асуухаар за шүүмжлээд байвал шүүмжлээд байна тийм ээ. Гэхдээ гэгээтэй талын, гэрэлтэй талын, зөв болж байгаа талын ингээ яриад байвал манай залуучуудад бас зөндөө юм байна шүү дээ тийм ээ. За одоо жишээлбэл хандлага, харилцаа тийм ээ. Харилцааны одоо маш чухал хэсэг нь одоо хандлага болчиход байна шүү дээ тийм ээ. Хандлага. Тэгвэл залуучуудын одоо энэ сая хувь хүний менежментийг сайжруулахад, харилцаагаа сайжруулахад, хандлагаа сайжруулахад соёл урлаг өөрөө их хүчтэй нөлөөлдөг байна. Ер нь тэгэлгүй ах уу яалтчгүй. Тэгэхээр түрүүн би бас хэлжсэн нөгөө одоо юу гэдгийг орчин үеийн одоо орчин үетэйгээ хүл нийлүүлэн алхахын тулд одоо би чинь бас төгсөөд 14 жил, 15 жил одоо соёл урлагийн сургуульд 14 дэх жилдээ багшилж ийн гэхэр чинь одоо би өмнө нь 2 анги төгсөж гисэн. Тэгээд одоо дахиад энэ жил 1-р курс авч ийн л та. Тэгэхээр энэ хүүхдүүдийг бас ойлгохын тулд би энэ үйлөөгөө заавал очих хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүүхдүүд маань ямар хөгжим сонсож гин, ямар зүйлээс илүү кайфыг мэдэрч гин те. Үнэхээр одоо тэр өөртөө шаардлагатай хэрэгцээтэй байгаа тэр мэдрэмж хэрэгцээг авч чадчих нү үгүй юу? Ихэнх цагаа хаана өнгөрөөж гин. За одоо ингээл нөгөө бас нөгөө Facebook гэдэг юм чи бас одоо хаана юу хийж байгааг бүгдийг ерөнхийдөө тухайн хүний хандлагыг харуулдаг шүү дээ. Тэгэхээр хандлага гэд ингээд ярих юм бол яг альва зүйлийг хүн өөрөөсөө л өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж би бол боддгийн. Тэгээд дээрэс нь миний бас нэг одоо юу гэдгийг боддог зүйл хүн өөртөө таалагдчихэж мэдээж бусдад таалагдана. Яагаад өөртөө таалагдах хэрэгтэй вэ гэхээр би өөрийнхөө одоо юу гэдгийг байгаа байдалтай тий. За тэгээ өөрийнхөө мэдлэгтэй одоо тэр зүйлдээ үнэхээр ихтгэлтэй байгаа одоо бардан байгаа тохиолдолд хүн маш их ихтгэлтэй байдаг. Гэтэл зүгээр нэг хүүхдүүдийн хоорондын харилцаанаас би нэг аягүй анзарч ирсэн байхгүй. Тэр маань юу вэ гэхээр нөгөө найзууд гिचээд одоо жишээлбэл би чиний сайн найз юм чинь гэд хүнийг одоо шууд эвгүй байдалд оруулах үгийг аягүй хэлдэг штеп хүүхдүүд маань. Тэгэхээр нөгөөх маань эргээгээд одоо юу гэдгийг нөгөөтгөндөө гомдно. Тэгсэн хэрнээ нөгөө талаасаа би чиний сайн найз болохоор энийг хэлэхгүй яадгийг. Тэгэнгүүт нөгөөх нь чи одоо сайн найзаасаа л үг сонсохгүй болвол тий чи энийг ойлгохгүй бол сайн найз яагаад яах юм. Энд чинь гэхдээ өөртөө ихтгэлтэй байх юм уу? Өөрийгөө өөрчлөх гэсэн зүйл ерөөсөө биш. Хүнийг одоо шууд магадгүй би нэг өдөр одоо юу гэдгийг өөрийнхөө нөхцөл байдал тааруулаад тодорхой хэмжээгээр би өөртөө ихтгэлтэй явж байгаа штэ. Гэтэл хин нэгэн гарч ирэнгүүтээ хүүе марлаа чи ямар сонирн болцсон юм тий эсвэл одоо юу гэдгийг одоо чи ямар сонир юм өмсцэн ч гэдэг юм уу тий наа чин чам зөхгүй байна ингээд шууд хүнийг эвгүй байдалд оруулах тийм зүйл чинь өөрөөр хэлбэл одоо ямар нэг байдлаар тухайн хүний урмыг аяг хугалж идэг. Тэгэхдээ тэр зүйлд урам хугарахгүй байхын тулд мэдээж нөгөө өөртөө
бат итгэлтэй байх тэр зүйлийг өөрөө хийх хэрэгтэй. Тэгээ жишээлбэл альва зүйлд эерэг байх одоо энэ хандлага болтхон хүнээс өөрөөс нь шалтгаална. Жишээлбэл одоо бид нар энэ цар тахлын үед гэж яриад байгаа тий одоо яг энэ одоо хүнд хэцүү байдалтай байна. Жишээл өнөөдрийн байдлаар ихэд солонгосчууд бас л хэцүү болж байна. Цэцэрлэг сургууль орох уу тий үйлчлэгээний байгууллага одоо хаах дээр хүртэл тулаад байна шүү дээ. Хоол одоо хоолны газруудыг хүртэл. Тэгээ энэ үед одоо жишээлбэл сэтгэл санаагаар унаад эсвэл одоо энэтэй эвлэрэх юм уу? Эсвэл яг энэ цаг үеийг ашиглаад би өөрийгөө хөгжүүлэх боломж нь байх уу гэдгийг айгүй сайн одоо өөрөөсөө л хэлэх хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ. Мэдээж энэ ковидыг ашиглаад маш их өөрийгөө хөгжүүлсэн хүмүүс байна. Онлайн сургалтуудад маш их сурч байна. За тэгээд дээрэс нь одоо бий болоод тийм ээ одоо оюуны тэр мэдлэгийг одоо өөртөө маш их авч байна. Дасгал сургуульд эрүүл мэндийн хувьд маш их одоо өөрчлөлтийг хүмүүс өөрсдөндөө хийж байна. Дээрэс нь эрүүл хооллолт гэдэг юмыг аягүй их хийж байна тийм. Энэ маань өөрөөр хэлэх юм бол альва зүйлийг сөргөөр биш эргээр хүлээж авч байгааг нь л одоо илрэл гэж хэлэх гээд байна л да. За тэр ярилцах цаг тунд өгсөн байна. Тэгээд өнөөдөр бид нар марламаа гэж соёл урлагийн сургуулийн соёлын үйлдвэрлэлийн тэнхим багш, менежмент соёл урлагийн маркетинг менежментийн мэргэжлийн багш Марлаа багштайгаа бас Сойсын подкаст хоёрыг хамт хийлээ. Тэгээд Марлаа багшийнхаа ертөнцөөр тодорхой хэмжээнд хэдий цаг бага байсан боловч тодорхой хэмжээгээр Марлаа багшийнхаа үзэл бодол бага насны дурсамж, оюутан насны дурсамж, өнөөдөр хийж байгаа ажил, өнөөдөр хийж байгаа ажилдаа хэрхэн эзэн болж байгаа энэ талаар нь бас бага хугацаанд бас нэлээдгүй их мэдээлэл авчлаа гэж би бол баярлалаа тань тэ. Тэгээд залуучуудаа хүртэл хандаад бас хандлага, харилцааны талаар бас тодорхой зөвлөгөөнүүдийг өглөө тэгээд нэвтрүүлгийн төгсгөл та нийт үзэгчдтэй хандаад. Нөгөө эхлээд нөгөө ингэж бодчихсон л да. Одоо шил ингээ хоёлаа ингээд ярилцъя гэд тэ. Тэгээд тэгсэн чинь одоо юу гэдгийг за одоо юу ярих вүлээ тэ одоо яах вүлээ. Магадгүй одоо жишээлбэл энэ миний хүсэжсэн зүйлээж магадгүй. Марламаа гэж өнөөдөр яг хэн бэ тэ? Одоо би одоо юу гэдэг соёл урлагийн сургуулаар бахархаад соёл урлагийн сургуулаар одоо өөрийгөө овоглоод тэ. Тэгээ яг ингээд нөгөө ярилцаад суусан чинь бас нөгөө хуучны багын тэ одоо бүх тэр сайхан дурсамжууд бас гарч ийн тэ сэтэрч ийн. Үнэхээр одоо бага насаа тэгээд оюутан байх үеигээ ангийнхныгаа за тэгээ сүүлийн 14 жилийн хугацаа тий бараг л ерөнхийдөө ер нь маш товчхондоо ярьчлаа штэ. Тэгээ энэ бас надад айгүй гоё байлаа. Тэгээд бас та нартай чамд бас их маш их баярлалаа. Тэгэхээр ер нь бол яг одоо нийт залуучуудтай хамгийн гол нь хандаж хэлэхэд одоо ялангуяа бид нар одоо энэ хандлага гэдэг зүйлийг яриад байгаа шүү дээ тий. Хамгийн сүүлд нь юу гэж хэлэхэд байна вэ гэхээр альва зүйлийг л ерөөсөө чи сэтгэлээсээ хий, чин сэтгэлээсээ хий. Тэгвэл чин сэтгэлээсээ хийнэ гэдгийг би бас ингэж боддгийн. Үнэхээр яалтчгүй тэр хүний хийсэн юм одоо стандартад хүрэхгүй гэж болно шүү дээ. Гисэн хэрнээ тэрийгээ өөрөө чин сэтгэлээсээ хийж гинэ гэж бодоод байгаа. Тэгэхээр энийгээ бас айгуу сайн одоо ялгаж салах хэрэгтэй. Хүнд зүгээр нэг өөрийнх нь байгаа байдал магадгүй харилцаан дээр ч юм уу те бусдад үнэхээр дутагдaltaй юм шиг санагдаад байгаа. Гэтэл өөрт нь болохоор би чин сэтгэлээсээ л хандсан гэд ингээд өөрийгөө ямар нэг байдлаар хаацалчаад идэг. Тэгэхээр магадгүй энэ маань өөрөөр хэлбэл нөгөө дуртай болон дургу гэдэг зүйлээр өөрийгөө одоо энэ тархинда кодлцохоор тэр зүйл маань үнэхээр одоо чиний чин сэтгэл гарах уу? Эсвэл нөгөө чин сэтгэл нь гарах уу гэдэг юм л одоо үүсэж байгаа юм болов уу гэж би бол боддог байхгүй. Тэгэхээр үнэхээр одоо юу гэдгийг орчин үеийн залуучууд за тэгээ тэр дундаа одоо удахгүй оюутнууд маань одоо ороод ирнэ шүү дээ. Ялангуяа оюутнуудаа өөрийнхөө үнэхээр одоо энэ хүссэн зүйлийг хийх гэж байгаа тохиолдолд энийг хамгийн түрүүнд олооч тийм ээ. Үнэхээр чи юу хийж чадах гэж байгаа, юу хийж чадах юм, үнэхээр чиний зорилго хүсэл мөрөөдөл чинь юу юм, чи үнэхээр тэрэндээ тууштай байж чадах уу гэдэг энэ зүйлээ олцсон байхад чамаас хоёр дахь сэтгэл гэдэг юм бол ерөөсөө гарахгүй. Тийм болохоор өөрөө өөрийгөө айгуу гоё зөвөр олоорой л гэж хэлье да. За тийм баярлалаа. За баярлалаа. За ингээд Марлаа багшийнхаа сайхан ярилцлагыг өнөөдөр хүлээж авсан та бүхэндээ баярлалаа. Сойсын подкаст дугаар 2 байлаа. Сойсын подкаст дугаар 3-аар эргээд уулзцгаая. Баярлалаа. За баярлалаа. Сойс подкаст бид сайн сайханд дагуулна.